Азийн буддистуудын энх тайвны аг хурлын 11-р ерөнхий чуулганы төлөөлөгчд, хүндэт зочид, лам хуургуудаа энэ өдрийн мэндийг хүргье. Хүн төрөлхтний оршихуйн хамгийн үнэт зүйл болсон энх тайвныг сахин хамгаалахад Бурхны ариун сургаалын цогц буддизмын үзэл номлыг дэлхийд дахинаа түгээн дэлгэрүүлж эрдэм мэдлэг, инрэл нэгүслийг эрхэмлэн уламжлалт, өв соёлоо дээдлэн хөгжүүлэх Азийн улс орнуудын ирмэлзэл, эв санаанд ор нэгдэж анхжуулсан Азийн буддистуудын энх тайвны баг хурлын 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тус хурлыг 1969 оны 7 дугаар сарын 14-ний өдөр үүсгэн байгуулах шийдвэр гарч анх хурлаа 1970 онд Монгол улсын нийслэлд Улаанбаатар хотноо зохион байгуулсан бөгөөд анхны ерөнхийлөгчөөр нь Монгол улсын иргэн номж мэргэн гавж хамблам самаагийн гомжоо сонгогдсон 20 гаруй жил ажилласан төвхтэй байдаг юм байна. Монгол улсын төр засгаас Азийн буддистуудын энх тайвны баг хурлыг ямагт дэмжсэн явдал нь тус хурал Даян дэлхийн энх тайвны үйлсэд үнэтэй хөв нэмэр оруулснаас гадна энх тайвныг дэлхийн нийтэд тунхаглахын төлөө монголчуудын оруулж буй чухал хөв нэмэр байсан бөгөөд энэхүү оролцоо нь өнөөдөрч өгүүлэгдэх үн цэнтэй хэвээр байгаамаа. 1970 оноос хойш Азийн буддистуудын энх тайвны баг хурал нь 10 удаа хуралдсан байдаг бөгөөд 1972 онд Шри-Ланка улсад, 1974 онд Энэтхэг улсад, 1976 онд Япон улсад, 1979, 1982 онд Монгол улсад, 1986 онд Лаос улсад, 1990-ээс 1998 онд Монгол улсад, 2003 онд Лаос улсад тус хуралдаж энх тайвны эв нэгдэл, энэрэнгүй үйлсийн тунхаглаа дэлхийн сонорт хүргэснийг дурдан санахад илүүдэхгүй байгаа. Азийн бүс нутаг төдийгүй дэлхийн эндэрт өөрийн дуу хоолойг ийхүү хүргэж чадсан тус хурал нь хүйтэн дайны хүнд хэцүү үед Бурхан Буддагийн хүнлэн энэрэнгүй сургаал номлыг гол баримтлаа болгож хүнээ эрх чөлөө, улс хоорондын эв нэгдэл, улс орнуудын соёл боловсрол, эдийн засгийн урт хугацааны хамтын ажиллагаанд шинэлэг, гэгээлэг, гарц боломжтой чиглүүлэн зааж урайлан тунхаглаж байсан билээ. Тийм ч учраас хүн төрөлхтний сайн сайхны аж амьдралын төлөө явуулсан энхийн үйл ажиллагаагаараа нэгдсэн үндэсний байгууллага, түүний бусад тусгай агентлаг, ЮНЕСКОгийн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн статустай төрийн бус байгууллагын тэртээ 1988 онд анх бүртгэгдсэн өнөөдрийг хүрлээ. Азийн буддистуудын энх тайвны баг хурал нь нэгдсэн үндэсний байгууллага бүртгэлтэй зөвлөх хэрэг үхээ цөөхөн шашны байгууллагуудын нэг нь бөгөөд олон улсын шашны төлөөллүүдэд үлгэр дуурайл болж энхийн төлөөх бодит санаачлагууд нь Азид төдийгүй дэлхийд дахинд цөмийн зэвсгийг бууруулах, устгах, ирээдүгөө энх тайванч бодлогоор төсөөлөн харж төлөвлөн бэхжүүлэх үндэс суурь бол хэмээн найдаж байна. Буддын шашинтнууд бидний хувьд энх тайвны төлөөх хөдөлгөөнөө өргөжүүлж шашны болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах ёстой юм аа. Ингэснээр цөмийн дайны аюул занал хийлгүй, дайн самунгүй, амар амгалан дэлхийд амьдрах боломжтой болох юм аа. Монгол улс бол энхийг эрхэмлэгч улс орн бөгөөд Монголын ард түмний уламжлалт шашин бол буддын шашин билээ. Их Монголын тулгар төр гүнний гүрний үеэс эхлэн гурвантаа дэлгэрсэн Бурхны шашин бол Монгол үндэснийг гадаадын дөрөнгөлөөс сахин хамгаалж дотооддоо эв нэгдэл тусгаар тогтнолыг нөхцөлдүүлсэн юм аа. Энэхүү түүхэн дүгнэлтийг олон улсын эрдэмтэн мэрэгд нэгэн дугаар хөлөөн зөвшөөрсөөр байна. Монголын буддизм түүхэн дэлгэрэлтийнхээ нэгэн цаг үед үлэмжих хор хохирлыг амсч хүн амынхаа нилээдгүй эсхийг улс төрийн хэлмэлүүд бүрдүүлсэн гашуун сургамжаа бас мартан учиргүй мөн дахин давтагдах ёсгүй юм аа. Монгол улсын төр засаг түүний хууль тогтоох төрийн дэд байгууллага улсын хурлаас жил бүрийн зуны тэргуун сарын шинийн 15-ны
Бурхан багшийн их дүүчин өдрийг олон нийтийн баяр амралтын өдөр болох хуулийн төслийг санаачлан дэмжиж анхааран ажиллаж байна. Өвөг дээд өнгөрүүлсэн түүхээ дээдлэх, буян нүглийг зааглан ялах ухаанаараа алдаа оноогоо шүүн дэнсэлдэг, наминжилдаг, амьтаа үртэй бүхнийг инэрэн хайрлах сэтгэлээ хөгжүүлэн дадуулж сайн үйлсэд шамддаг нэгэн өдрийг бүх нийтээр ёс суртахууныг эрхэмлсэн өдөр болгож тэмдэглэн өнгөрүүлдэг Азийн орнуудын жишгээс суралцж будаа Монголын ард түмэн бид баяртай байна. Монголын их эзэн Чингисийн үеэс улбаалсан номт төрийн хос ёсны уламжлалт бодлогоор улс орноо удирдан залж төр иргэний харилцан шүтэлцээг нандинг хөгжүүлэхэд эрхэм лам хооргууд, буддистууд та бүгдийн оролцоо эрдэм мэдлэгийн ариун их дуршлаг төрийн үйлсэд зайлшгүй хэрэгтэйг мөн онцлон тэмдэглэе. Ингээд Азийн буддистуудын энх тайвны баг хурлын 11-р ерөнхий чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэн нийт оролцогчдоо хурлын өндөр амжилтыг хүсэж энх тайвны төлөөх 50 жилийн түүхт ойн баярын мэндийг дахин хүргье. Энх тайвны хурлын үлгийн нутаг болсон Монгол улс мань цэцэглэн хөгжих болтугай. May Mongolia, the birthplace of the Asian Buddhist Conference for Peace, prosper and progress.